одоо энэ авилгал яагаад байгаад ам бэ? Авилгалд одоо хамгийн их автсан нь одоо ямар байгууллагууд байгаад байгаа судалгаа харуулдаг шүү дээ. Нэгдүгээрт нь төрийн албан, хоёрдугаарт нь улс төрийн нам л гэж шүү дээ. Тэгээ улс төрийн албач нь өөрөө улс төрийнхөө нам дээр үндэслэлсэн ийм тогтолцоолоо бид нар шилжсэн учраас өнөөдөр энэ авилгалчин байгаад байна л да. Тэгээ энэ авилгалаас одоо авилгалтаа тэмцэх үндэсний зорилтууд дотор яг энэ төрийн албаны шинжилгээ бид нар ингэж шинжилъя, ингэж эхлүүлъя. Төрийн албанд ажиллаж байгаа энэ хүмүүсээ авилгалаас ингэж ангид байлгая. Төрийн албаныхаа хүмүүсийн цалин урамшуулал, хөдөлмөрийн бүтээмж, нийгмийн хамгааллыг ингэж бий болгоё гэсэн нөгөө авилгалаас урьдчилан сэргийлэх энэ Монгол төрд ажиллаж байгаа хүн бүхнийг би авилгалч гэж бодохгүй байгаа шүү дээ. 180 гаруй мянган хүн Монгол төрийн төлөө зүтгэж байгаа ингээ бүгдээрээ нэг авилгалч гэсэн ийм нэр зүүцсэн нэг ийм нөхцөл байдал үүссэн. Одоо тэгээ цаашдаа бид нар үнэхээр энэ Монгол төрийн албаны шинжиллийн асуудлыг бид нар энэ хүрээнд зайлшгүй хөндөж тавих ёстой гэж би ойлгож байгаа. Энийг зорилтонд хамгийн гол зорилтын нэг энэ байх ёстой. Улс төрийн албаар дамжиж төрийн албанд томилогддог. Ер нь бол улс төрийн нам бол ажил олгогч биш шүү дээ. Улс төрийн нам бол баялаг бүтээгч биш. Тийм учраас цаашдаа энэ улс төрийнхөө намын хуулийн дээр улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ёстой. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль энэ улс төрийн намын тухай хуулиа шинжилж батлах энэ асуудлыг зайлшгүй энэ зорилтууд дотор оруулж өгч ижил би Монгол улс авилгагүй болно гэж бодож байгаа.